Нүүрснээс хэд хэдэн төрлийн нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж болдгоо. Тухайлбал шатхуун, байгалийн хий юм. Шатхууны тухайд бид аль хэдийн туршаад эхэлсэн. Харин байгалийн хий ялгаруулан авах аргыг бодит ажил болохоор техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах ажлыг эхлүүллээ. Үнгөөдөж буй нүүрсээ үнэт хүргэхэд байгалийн хий болгох нь зөв сонголт юм а гэж албаныхан онцолж байна. Энэ судалгааг компаниуд өөрсдөө хийнэ гэдэг бол энэ судалгааг хийгээд тэрний дараа өөрийнхөө сонгож авсан байршлаар дахиад өөрсдийнхөө тооцоолол техник эдийн засгийн үндэслэлийг гаргаад ингээд эцэст нь үйлдвэрээ байгуулна гэдэг бол асар их урт хугацаа зарсан, маш их хүч хөдөлмөр зарсан ийм асуудал болж хувирдаг. Тэгэхээр Дэлхийн банкнаас үүнийг товчлоод үндсэндээ үйлдвэрүүдийн байгуулагдах тэр байршлуудыг нь тодорхойлох, тэр их үүсвэр анхан шатныхан тэр тооцооллуудыг гаргаж өгөх энэ ажлыг санхүүжүүлж хийж өгч байгаамаа. Хувийн аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулах салбараа сонгоод дараанд төрийн эзэмшлийн нүүрсний нөөцөд тулгуурлан ажил эхлүүлдэг. Тэгвэл хөрөнгө оруулагч гүйцэтгэгч нарын гүйцэлдүүлдэг энэ ажлыг төр бэлдэж өгч байна гэж ойлгож болох юм. Дэлхийн банкны санхүүжилтээр байгалийн хий ялгаруулан авах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргахаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулаад шууд ажлаа эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Монголын байгаль орчны Green Trends гэдэг компани шалгараад ажлаа эхэлж байна. Төслийг Дэлхийн банкны зүгээс санхүүжилж байна. Тэгээд 2 сая орчим доллараар бид нэр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Байгаль орчинд үнэлгээний ажил маань энэ ажилдаа зэрэгцээ явна. Ойролцоогоор нэг 300 мянган орчим доллараар хэрэгжинэ. Монгол улсын төвийн бүсийн хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн байгаль орчин сөрөг нөлөөлөл багтай. Нийгмийн эдийн засгийн хувьд үүрэг өөрчлөлтөд хүрэн нүүрсний ордыг сонгож тухайн нүүрснийхээ шин чанар тохирсон үйлдвэрийн технологиг сонголт хийх, үйлдвэр барих байршлыг нүүрс болон усан хангамжийн боломжтой уялдуулан тогтооно гэж онцолж байна. Энэ үйлдвэр баригдсанаар нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр нь өөрийн орныг хийн түлсний их үүсвэртэй болгох, түүхийн нүүрсний хэрэглээ бууруулж хэрэглэгчдийг экологийн цэвэр түлшээр хангах замаар Улаанбаатар хотын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын бохирлыг арилгах асуудлыг шийдвэрлэх боломжтойгоор нийгмийн үлэмж ач холбогдолтой юм а гэж онцолсон юм.